За ингээд Христийн онол сургаалын хүрээнд үтсэн бүхнээ нэгтгэн дүгнээ. Энэ бүхнийг үтснээ дараа теолог бол надаас сэтэрсэн хэрэг юм байна гэж та нар бодосоо гэж би хүсэхгүй байна. Таны сурсан зүйл таны амьдралд, таны Христийг харах хараанд түүнийг хайрлах хайрт чинь нөлөөлөөсөө гэж би хүсэж байна. Ингээд Христийн онол сургаалын сүүлийн энэ лекцээр дараах зүйлсийг хамтдаа үзье. Нэгт Христээс болж гурлаар оршигч Бурхныг илүү их хайрлах. Хоёрт Есүсийг баярлан тэмдэглэх. Гуравт Есүсээс болж ирээдүйдээ итгэл найдвартай болох. Дөрөвт нь үйлчилж буй хүмүүстээ Христ хэн бэ гэдгийг үнэн зөвөөр таниулж амьдрал өөрчлөлт бий болгох. Бичээс Христийг иш үзүүлэгч, тахилч ба хааны хуваар бидний төлөөх зууч гэснийг бид харсан. Мөн Есүс бол махан биеийг өмссөн Бурхны хүү, хүн болон ирсэн Бурхны хүү мөн бөгөөд мөнхөд тийм байхыг бас харсан. Тэгвэл энэ бүхэн ямар утга учиртай юм бэ? За тэгэхээр Бурхны тухай онол сургаалын адил бид юуны түрүүнд Есүсийн талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. Есүсийн хүн ба Бурхан гэсэн хоёр мөн чанарын тухай бодож байгаа бол бид түүнийг ингэж харах хэрэгтэй байгаа. 200% гэж. Бүхэлдээ Бурхан бас бүхэлдээ хүн гэж харнаа. Гэхдээ Кириллийн тусламжтайгаар бид үүнийг ингэж харах юм бол илүү дээр байх болно. Бурхны хүү бидний төлөө үрд мөнхөд махан биеийг өмссөн гэж. Эндээс бид хоёр дахь зүйлийг нь харж байгаа. Христийн талаарх зөв ойлголт нь авралын талаарх зөв ойлголт руу хүрэгдэгэ гэж. Тэгэхээр эдгээр үзлүүд тун аюултай. Хэрв Христ махбодоор биелсэн Бурхны үг биш юм бол, хэрвээ тэр нэг нь мөн гэхдээ хоёулаа биш юм бол, эсвэл аль нэг нь бүрэн гүйцэд биш юм бол, эсвэл аль нь мөн хэрнэ нэгдмэл биш юм бол, эсвэл аль нь нийлээд аль нь ч биш өөр нэг юм болж холилдсон юм бол бид аврагдаагүй гэсэн үг болох нь. Түүний хийсэн ажил хамаагүй болох нь. Би дахин хэлээд байгаа штэ. Тэр хүн ба Бурхан аль нь байх ёстой гэж. Назианцын Григор Каппадокийн эцэг үнийг маш гайхалтайгаар илэрхийлсэн байгаа. Тэр өөртөө аваагүй юмаа эдгээгээгүй гэж. Өөрөөр хэлбэл хэрв Есүс бидний хүндлэг байдлыг хараалтаа хамт бүхэлд нь үүрээгүй бол, хэрв үг тэр чигээрээ махбодтой болоогүй бол, тэр гим нүгэлгүйгээр биднийг бүхэлд нь эдгээгээгүй гэсэн үг. Тэр хараалыг эргүүлээгүй, бид аврагдаагүй гэсэн үг болж байна. Бурхан ба хүний хооронд зуучлахын тулд тэр бүхэлдээ Бурхан, бас бүхэлдээ хүн байх ёстой. Хэрвээ энэ худлаа гэвэл энэ ч бас худлаа гэсэн үг. Тэр зуучийн хувьд юу хийсэн бэлээ? Тэр биднийг өөртөө аваачсан. Есүс бидний төлөө бүхнийг хийсэн учраас бид аврагдсан. Тэгээд бичээс дэх энэ үннийг харах нүдийг минь сүнс нээж өгдөг. Тэрний дараа түүний бүх үйлс бид хийсэн мэт бидэнд хамаатай болдог. Бид ингэж Есүстэй нэгддэг. Бидний хүртэх ёстойг тэр хүртсэн. Тиймээс түүний хүртсэнийг бид хүртдэг. Тэр хараалын гүн рүү буухдаа бидний хүртэх ёстой байсныг үхэлд хүртэл үүрсэн. Тэгээд тэр амилсан биеэрээ тэнгэрт өргөгдсөн учраас түүний дотор байгаа бид түүний хүртсэнийг хамт хүртдэг. Бид Христ дотор байгаа. Бид өөрсдийгөө авардаггүй. Христ биднийг аварсан гэж сайн мэдээ тунхагладаг. Ийм учраас сайн мэдээний хамгийн гол бэлэг бол Есүс юм. Тэр бол сайн мэдээ бас бэлэг, хаанчлал ба хаан юм. Бидний авралын хамгийн гол бэлэг нь ариусгал, эсвэл зөвхт байдал биш. Чуулганы нөхөрлөлч биш. Тэр байтугай мөнхийн амьч биш. Мэдээж эднэр бэлэг мөн. Гэхдээ та хурмыг жишээ болгоод үзтээ. Сүд бүсгүй гой бөгж, гой даашинз, гой баглаатай байдаг. Тэр гой хоолоор дайлдаг. Энэ бүх зүйл гайхалтай үнцэнтэй. Гэхдээ болзоод залуу байхгүй бол энэ бүхэн утгагүй. Болзоод залуу байхгүй бол энэ бүхэн байхгүй гэсэн үг. Хурим дээр сүд бүсгүй хамгийн гол бэлэг бол болзоод залуу байдаг. Болзоод залуугийн хамгийн гол бэлэг нь сүд бүсгүй байдаг. Энэ л байхгүй бол бусад бүх зүйл утга учиргүй болдог. Энэ дараагийн зүйл төрөж байгаа. Христийн онол сургаал нь Бурхны хайрын талаар зөв ойлголттой байхад тус болдог. Бурхан эцэг, Бурхан хүүгээ илгээсэн. Тэр хүү хаа хүртэл явсан бilé? Түүнд хийхгүй юм байхгүй.
тэр загалмаа хүртэл хараалыг үүрсэн. Тэгээд хэрэв Христ биднийг ингэж хайрлсан юм бол тэгээд энэ бас үнэн юм бол тэгээд хэрэв хүн эцэгтэйгээ адил шин чанартай тэр хоёр адил чанаруудыг хуваалцдаг юм бол хүүгийн хэлсэн энэ үг тунчиг утга учиртай болж байна. Би эцгийн дотор, эцэг миний дотор байгаа. Миний та нарт хэлж байгаа үгийг би өөрөөсөө хэлээгүй. Харин миний дотор оршигч эцэг үйлсээ хийж байгаа юм аа. Тийм болохоор эцгийн бидэнд хандсан хайрд бид итгэх хэрэгтэй. Бид Есүсийг хараад Бурхан эцгийг бүх алдар, бүх өршөөлтөнд хардаг. Яагад гэвэл Бурхан хүү Есүс нь эцэг Бурхантайгаа адил чанаруудыг хуваалцдаг. Дэйн Ортлунд үүнийг их гоёор илэрхийлсэн байгаа. Мөнхийн зүрх сэтгэл Тэнгэрээс газарт ирэн хоёр хөлөөрөө цаг хугацаа орон зайд орон алхан явж байхыг бид түүн дотор харсан. Сайн мэдээний 4 номоос бид Христийн зүрх сэтгэлийг харахтаа Бурхан зүрх сэтгэлийнхэн гүнд ямар их өрөвч инэрэнгүү болохыг бид мэддэгэ. Сайн мэдээний 4 номоос Есүс Христийг харвал Бурхан сэтгэлийнхэн гүндээ ямар илдэг, зөөлөн, инэрэнгүү болохыг бид харах боломжтой болдгоо. За дараагийн энэ зүйлд танд инээдтэй санагдаж магад. Гэхдээ миний хувьд бол чухал санагдаж байгаа. Христийн талаарх зөв ойлголт нь тэмдэглэлт баяруудын талаарх зөв ойлголтыг өгдөг. Тэмдэглэлт баярууд нь цаг хугацааг тогтоох зорилготой байдаг. Тэгээд олонтаа бидний ертөнцийг үзэх үзлийг бас тогтоож байдаг. Та хятад хүн бол шинэ жил сарны хонлын эхний сарын эхний өдөр тохиодог байгаа. Хэрэв та барууны хүн бол шинэ жил 1-р сарын 1-нд эхэлнэ. Тэгээд харин чуулган болохоор Есүсийн амьдралаар цаг хугацааг тооцоолсон байдаг. Өнөөгийн чуулганууд сүмийн хонлыг төдийлөн тоохо байсан байгаа. Уулын тоогоод эхэлсэх юм бол энэ нь бидний амьдралыг, бидний цаг хугацааг хүртэл Есүсээр төвлөрүүлэх юм аа. Христийн талаарх зөв ойлголт нь Адвент буюу эрэлтийн талаарх зөв ойлголтыг өгдөг. Та нарын ихэнх нь Крисмас баярыг баруунаас импортлсон орны хүмүүс байгаа ах. Та нарын мэддэг Крисмас баяр гажуудсан хувилбар нь байгаа ах. Бэлэг өгөх, худалдаа 8, арилжаа, Starbucks-ийн ногоон аяга, Санта гэх мэтээр гажуудсан баг. Энэ бүхэн Христийн эрэлтийн баярыг гажуудуулдаг. Энэ баяр бол Бурхны хүү бидний төлөө махан бий болж ирснийг тэмдэглэх баяр. Нэг мундаг баатрыг тэмдэглэж байгаа биш, харин хамгийн эмзэг дорой тэр бяцхан хүүхэд болон ирсэн Христийн ажлын эхлэлийг бид тэмдэглэх учиртай. Христийн эрэлтийн баяраар бид Бурхан хайраа бидэнд асхан өгч бүг тэмдэглэдэг юм аа. Христийн эрэлтийн баяраар бид үүнийг сандаг. Өөр хоорондоо Христ Есүст байсан шиг тийм бодолтой бай. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Сайн баасан гариг гэж бас байна. Амилсан баярын өмнөх баасан гариг гэсэн үг. Энэ бол мацаг барьж гашуудах цаг. Энэ үе дээр Христ хараалыг бүрэн дүүрэн үрдэг бөгөөд тэр бидний төлөө загалмаа дээр зовсон. Мөн түүнчлэн үүнийг хийснээрээ тэр эвлэрүүллийн үлсийг хийж байгааг бид бас мэддэг. Сайн баасан гариг нь Христ хараалаас юу ч орхиогүй хараалыг хамгийн туйлд нь хүртэл үүрсэн гэдгийг сануулдаг. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгож үхэлд загалмай үхэлд хүртэл дуулууртай байв. Сайн баасан гариг нь энэ бол Есүсийн үнэн түүх гэдгийг харуулдаг. Гэхдээ сайн баасан гаригаар бүх юм дуусах юм бишээ. Яг гэвэл нэм гарагт нь амьлал болдог. Энэ баяраар бид Христ бидний нүглийг булш руу авч явсан. Түүнийг амьлах үед нүгэл булшиндаа үлдсэн гэдгийг тэмдэглэдэг. Амьлсан баяраар бид Есүс амьд байгааг тэмдэглэдэг. Тэр амьд байгаа, тэр дахиж үхээгүй. Тэр өнөөдөр ч амьд хэвээр байгаа. Хаанчлал биелж байгаа. Хараал хүчгүй болсон. Тэр амьлсан биедээ анхны үр жимс болсон учраас бид баярлан тэмдэглэж байгаа юм. Амьлсан баяр нь Есүс авардаг, бид түүгээр аврагддаг. Есүс бол эзэн. Тэр бол бидний сайн хаан гэдгийг харуулдаг. Амьлсан баяр нь Есүсийн махан биеэрээ дээш өргөгдсөн хөдөлгөөнийг
харуулдаг. Тэр бидний ичгүүрийг үүрснээс болж бид түүний хуваалцагч нар болсон учраас Бурхан түүнийг өргөмжлөх үед бид бас түүнтэй хамт өргөмжлөгдөж байдаг дээш чиглэсэн хөдөлгөөнийг харуулж байдаг. Сайн баасанг амилсан баярын өдөр битгий тэмдэглээрэй. Сайн баасанг баасан гарагт нь, амилсан баярыг амилсан өдөрт нь тэмдэглэх хэрэгтэй. Номлох үйлчлэл хийдэг бол та загалмааг сайн баасанд номл. Амиллыг ням гарагт нь номл. Энэ хоёрыг хольж хутгах хэрэггүй. Христ махан биеэр ирснийг Крисмас баяраар заа. Крисмас баярын арилжаанаас хүмүүсээ холдуулж, Христ дотор хайраа харуулсан Бурхан руу тэднийг ойртуул. Энэ бүхнийг хүмүүсээ дэлхийн цаг хугацаанаас холдуулж, Есүсийн тогтоосон цаг хугацаанд байлгахын тулд хийгээрэй. Бидний тоолж буй цаг хугацаа хүртэл Христ дотор байхын тулд жил бүр үүнийг хийдэг байгаараа гэж урамшуулъя. За ингээд Христийн тухайн онол сургаал нь чуулганы хувьд чухал байдаг байна. Есүсийн талаар зөв ойлголттой байхад, авралын талаар зөв ойлголттой байхад, Бурхны хайрын талаар зөв ойлголттой байхад, амралт, баярын өдрүүдийн талаар зөв ойлголттой байхад тустай байдаг талаар бид үзлээ. За энэ хүрээд бүгдээрээ завсралцгаая.